За энэ удаагийн танилцуулах туул маань болохоор нэлээд жижигхэн туул байгаа. Тэр нь болохоор Smart Isolate гэдэг сонгосон обжектоо бусад обжектыг нь төр зур хайд их байдлаар дангаар нь харах тийм боломжийг үүсгэдэг туул байгаа. Ер нь бол энэ туул бүх 3D параметр байдаг л да. Гэхдээ яг ганц ялгаа нь юу гэхээр Blender-ийн Isolate туул нь болохоор component гэдэг гэхээсээ илүү зөвхөн object мод дээр бол ажилладаг. Нэг обжектоос хүссэн комментоо сонгочоод Isolate хийвэл тиймэрхүү боломжийг бол өгдөг юм байлаа. Энэ хараа хийсэн туулийн яг нэг давуу тал нь болохоор нэг обжектийн хүссэн компонентоо сонгож байгаад тэрийгээ бол Isolate хийх боломжтойгоор арай ялгаатай. Тэгэхээр өөр нэг давуу тал нь юу гэхээр сонгосон Isolate хийсэн обжектууд дундаа дахин нэмэх байдлаар Isolate хийх боломжтой гэсэн үг. Буцааж restore хийхгүйгээр. Тэгэхэд тулд дахиад нэг шинэ hotkey байгаа. Тэр нь болохоор Ctrl Shift 1. Магадгүй дээр дахиж бас хийх хүсвэл дахиад Ctrl Shift 1-ийг дараад Isolate хийх боломжтой. Харин буцаалаа гэж үзэхэд шууд тэр чигээр нь бас restore хийчихгүйгээр layer байдлаар ингээд restore хийх боломжтой. Энэ нь бол яг модод хийж байгаад бол нэлээд boost өгөх байх гэж найдаж байна. Тэгээд энийг яг стартер бол яг өнгөө тавьчих болохоор та тэрээс нэрчүүл хараад татаад аваарай.